За намайг даваа жаргал гэдэг Hurricane Institute менежментийн зөвлөх багшаар ажилладаг. За зуршин үйлчлэгийн салбарт 20 гаруй жил ажилласан юм туршлагатай хүн байна. За сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын салбар бол эрчимтэй хөгжиж байгаа. За үүнтэйгээ уялдуулаад аялал жуулчлалын бүс нутаг гэлтгүү одоо бүх бүс нутгуудад орон нутгуудад томоохон хэмжээний салбарын хөрөнгө оруулалт хийгдэж байна. За энэ маань бол одоо маш сайшаалтай давуу тал гэж бол харж байгаа. Салбар хөгжихийн хэрээр бас хөрөнгө оруулалт хийгдэж байна. За Hurricane Institute маань одоо сургалт хөгжүүлэлт болон мөн түншлэн менежментийн зөвлөх ажлыг одоо салбарын байгууллагуудад хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. За энэ туршлага кейсүүдээс харахад бол хөрөнгө оруулалт салбарт хөрөнгө оруулж байгаа бизнесийн байгууллагуудын хувьд гардаг одоо зарим алдаануудын талаар та бүхэнтэй бас өөрийнхөө зүгээс одоо туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. За хамгийн нэгдүгürt бол хөрөнгө оруулагч маань салбарын онцлог бизнесийн үйл ажиллагааг мэдхгүйгээс болоод салбараасаа таниагүйгээс болоод хөрөнгө оруулалт хийгээд эзний хөрөнгө эрсдэх зам түншлэн хөрөнгө оруулалтын томоохон хэмжээний одоо зардалд орох юм асуудлууд гарч байна. За тийм учраас бол одоо хөрөнгө оруулагч маань хэрвээ та энэ салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол нэгдүгээр салбараа сайн судлаач. За хоёрдугаар гэх юм бол салбарын бизнесийн үйл ажиллагааг яаж удирдахын гол онцлог зүйлүүд нь юу гэдгийг тийм энэ бүхэн дээр одоо өөрийнхөө зүгээс бол тодорхой хэмжээний цаг зав гаргаж судалгаатай байж одоо шийдвэр гаргаарай гэж хэлэхээр байна. За хоёрдугаар гэх юм бол хөрөнгө оруулалтыг бол одоо ямар нэгэн судалгаа датагүйгээр шууд хийж байгаа нь бол одоо нэлийн эрсдлүүд дагуулж байна. За энэ дээр одоо томоохон бүтээн байгуулалт хийсэн байгууллагууд ч гэсэн ялгаагүй судалгаа шинжилгээгүй. За ямар ч гэсэн энэ бизнес маань тодорхой хэмжээний ашиг орлоготой гэдэг одоо ойр тойрондоо орчны одоо тийм найс нөхөд эсвэл давхар бизнес эрхэлж байгаа хүмүүсээс мэдээлэл аваад одоо ямар нэгэн судалгаагүйгээр шууд ингээд хөрөнгө оруулалт хийж байгаа нь бол бас эрсдэлтэй байгаа ийм талууд бол ажиглагдж байна. Тийм учраас одоо хөрөнгө оруулалтынхаа хийхээс өмнө судалгаа хийн. Ядаж жишээлбэл зах зээлийн судалгаа тийм би ямар бүс нутагт тийм ямар байршилд ямар одоо чиглэлийн тийм ямар ангиллын одоо зочбууд ресурс уушны бааз ресторанч гэдэг нь хийгч байгаагаа шалтгаалаад ямар одоо хэнийг бид нар өршөлтөж гэж харж байна. Бидний гол зах зээл хэрэглэгч ямар хүмүүс байх юм. За бусад бид нар өршөлтөгч байгууллагуудаас ямар бүтээгдэхүүнчлэр ялгарх юм. За үүнтэй уялдаатайгаар цаашдын дотоод менежментийн үйл ажиллагаа тийм санхүүгийн тооцоо төсөв төлөвлөлт борлуулалтын таамаглал гэх мэт зүйлсүүд дээр яг судалгаан дээр үндэслэж одоо шийдвэрүүдээ гаргах юм хэрэгтэй байгаа тийм. За үүний тулд яг хэрвээ хөрөнгө оруулагч маань өөрөө яг нэг судалгаа шинжилгээний тал дээрээ одоо баг тэг хөрөнгө оруулалт хийж байгаа баг маань өөрөө мэдлэг хангалттай гэж үзэх юм бол одоо мэргэжлийн байгууллага тий одоо хамтарч ажиллаж юм суурь судалгаатай байж хөрөнгө оруулалт хэсгээ шийдэх тий хөрөнгө оруулалтыг зөв шийдвэрлэх юм тал дээр анхаарч ажиллах зөв зүйтэй гэж харж байна. За 3 дугаарт гэх юм бол одоо бизнес төлөвлөлтгүй бас одоо орчоо тий. За энэ дээр юу гэж болох вэ гэхээр ихэнх одоо хөрөнгө оруулагч маань за яг бие даасан байдлаар өөрийнхөө хөрөнгө оруулалтыг шийдэж явж байгаа байгууллагч байна. За нөгөө талаараа ихэнх байгууллагуудын хувьд яадаг вэ гэхээр нөгөө давхар одоо зээл тий хөрөнгө оруулалтын зээл эсвэл бусад байгууллагатай хувь хүнтэй хамтарч хөрөнгө оруулалтаа хавсгарч юм уу томоохон хэмжээний зардалуудыг гаргаад бүтээн байгуулалт хийждэг. Гэтэл эргээгээд энэ бизнесийн үйл ажиллагааг удирдахтай холбоотой бизнес төлөвлөлт санхүүгийн стратеги төлөвлөлт байхгүйгаасаа болоод үйл ажиллагаа ингээд тоглолтоод одоо бүр хаагдах тий томоохон хэмжээний үр зээлэнд орох асуудлууд бол гарч байгаа. Тэгэхээр нэгэнт бид нар бизнесийн үйл ажиллагаанаас ашигын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр заавал одоо бизнес төлөвлөлттэй л ажиллаж ийж бид нар хизээ одоо яг хөрөнгө оруулалтын зардлыг хааж ийж одоо хөрөнгө оруулалт хөгөөж хүртэх юм бэ гэдгийг одоо санхүүгийн стратеги төлөвлөлтийг бол зайлшгүй босруулаад за мөн улир сар жил өдөр тутамдаа энэ одоо төлөвлөгөөний дагуу ажиллах нь бол зүйтэй байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхаарах одоо номер 1 асуулт шүү гэдгийг бол хөрөнгө оруулагч бас одоо ажилдаа дэм болгож бодох хэрэгтэй байгаа. За бас дараагийн нэг чухал асуудал маань ямар төрлийн менежментийн модельийг ашиглах вэ гэдгээ бизнесийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө тогтох зүйтэй байгаад байна л да. За шилбэл хөрөнгө оруулагч маань өөрөө одоо салбарын талаар одоо сайн мэдлэгтэй дээрэс нь менежментийн баг маань цаашаа энэ бизнесийг удирдах мэдлэгтэй байгаа тохиолдолд бид нар өөрсдөө бизнесээ удирдах явахад бол асуудалгүй байна. За эсвэл хөрөнгө оруулагч маань тодорхой хэмжээгээр энэ бизнес маань ашигтай гэдгийг харсан хөрөнгө оруулалт хийе гэж шийдсэн бол за мэргэжлийн байгууллагатай менежментийн байгууллагатай гэрээ хийж хөрөнгө оруулалт хийгээд
явж болох юм. За нөгөө талаасаа бас франчайзтэй олон улсын дэлхийн брэнд лицензүүдтэй хамтарч ажиллаж одоо хамтын гэрээтэй явж үйл ажиллагаа явуулах уу гэдэг дээр бас маш сайн шийдвэрүүдийг менежментийн модельийг тодорхойлох нь бол зөв зүйтэй байдаг. Бас нэг анзаарч байгаа зүйл маань бол маркетингийн сул стратеги тий бизнесийн ялгал, брендийн ялгалгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад за яг ингээд үйл ажиллагаа явж байгаа байгууллагууд байдаг. Гэтэл энэ маань ингээд тодорхой насгүй тий хэдэн жилийн дараа ингээд одоо зах зээлээс шахагдах ч байдаг юм тий. Иймэрхүү асуудал гарч байгаа учраас маркетинг гэдэг зүйлстэй бас нэлээд сайн анхаарах хэрэгтэй. За брендинг гэдэг зөвхөн маркетинг гэдгийг бол авч үзэхгүй байх хэрэгтэй л болчиход байгаа юм л та. Энэ дээр яг хөөхөр хамгийн нэгдүгээр бид нар барилга, байгууллага, дизайн, архитектур, одоо интерьер дизайн тий одоо бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр төрөл ямар байх юм, дээрээс үйлчлэгийн зарчим нь ямар байх юм гэдэг зүйлсийг бас тодорхой болгох нь чухал байгаад байдаг. Ингэснээр бид нар цааш доктортой бизнесийн үйл ажиллагаа явуулахад бол энэ маркетинг, брендингийн асуудал бас том байр суурийг эзэлдэг. За бас хөрөнгө оруулагчдын маань анхаарах ёстой зүйлс маань тогтворгүй менежмент, одоо системийн үйл ажиллагаа явуулж байгаа асуудал бас нэлээд нөлөөлж байна. За зочид үйлчлэгийн салбар өөрөө онцлогоороо маш их хэмжээний процессын менежмент шаарддаг тий тодорхой дэг журам за тодорхой одоо юу гэдгийг бичиг баримтуудыг шаардж байдаг тий. Тэгэхээр энэ дээр дотоод менежментийн үйл ажиллагааг тодорхойлоогүй байгууллагууд маань үйл ажиллагаа бас л давалддаг. За нөгөө талаараа санхүүгийн үйл ажиллагаа системээр явж байдаг тий. Одоо санхүүгийн албагүй байдаг бүр нэгтлэнгүйч юм байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа нь өөрөө одоо бизнес тул нэлийн эрсдэл гаргадаг. Тэгэхээр энэ дээр бид нэр дотоод менежментийн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаа яаж системтэй урт хугацаанд доктортой авч явах уу гэдэг дээр бас нэлийн сайн анхаарч бас анханасаа төлөвлөлтөд орох нь бол чухал байдаг. За үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор хэд богино хугацааны ашиг харсан шийдвэрүүд гаргаад байдаг. За үйл ажиллагаа явуулаад ирэнгүүт одоо нөгөө борлуулалтын орлогыг богино хугацаанд олохтой холбоотой тийм арга хэмжээнд аваад ирэхээр одоо үйл ажиллагаа бас тоглолтод шалтгаан болоод байгаа. Тэгэхээр зочид үйлчлэгийн салбар маань хөрөнгө оруулалтыг нэгдүгээр шаарддаг, хоёрдугаар үүнтэй холбоотой урт хугацааны үйл ажиллагааны чиглэлтийг шаарддаг. За хөрөнгө оруулалтын өгөөж маань бас урт хугацааг шаарддаг гэдгийг ойлгож энд үйл ажиллагаа бас удирдах анхаасаа сэтгэл зүгөө бэлтгэх хэрэгтэй болчихж байгаа. За хамгийн багадаа гэхэд 2-3 жилийн дараа л бид нар тий ашигт үйл ажиллагаанд хүрнэ гэдгийг анхаасаа тооцож энэ бизнесийн үйл ажиллагааг эхлэх нь бол чухал байдаг шүү. За зочид үйлчлэгийн салбарт бол одоо ашиг хүч буюу хүн гэдэг бол байгууллагын бас тодорхой брэнд болж байдаг гэдгийг одоо хөрөнгө оруулагч маань бас тэр талаас нь хараач гэж хүсмээр байна. За бид нар нөгөө зочдоо тий зочид гадаад хэрэглэх зочин гэж үздэхтэй адилхан үйлчлэгээний байгууллагын онцлог бид нар ажилтаа бас дотоод хэрэглэгч буюу зочин гэж харж үйл ажиллагаа дээр бас үйл ажиллагаа менежмент дээр оруулах нь бол чухал байгаад байдаг. За энэ ямар онцлогтой вэ гэхээр яг шинэ технологи тий технологийн дэвшлүүд гарч байгаа зөндөө тий гэвч энэ салбарт бол хүн одоо хүнтэй холбоотой процесс хүнтэй холбоотой үйл ажиллагаа бол ерөөсөө цогцох боломжгүй юм чухал хүчин зүйлс байгаад байдаг. Тэгэхээр хүний нөөцтэй холбоотой асуудал зочид үйлчлэгийн салбарын бас маш чухал хэсэг болж байдаг. Зөвхөн Монгол улсын хэмжээнд жижигэлтгүй дэлхийд дахин л хүний зочид үйлчлэгийн салбарт хүний нөөцийн төлөвлөлт тий хүний нөөцтэй холбоотой эргэлтийн өндөр байдал асуудал бас яригцаар л явж байдаг. За яг нөгөө кейсүүдээс харахад одоо юу гэж хэлмээр юм бэ? Өөрийнхөө туршлагаас ярихад хүний нөөцийн одоо эргэлт хөдөлгөөн зочид үйлчлэгийн салбарт өндөр байна гэдэг байдлаар хараад бизнесийн үйл ажиллагаа явуулах нас ингээд бас яг тийм зүйтэй зүйл биш болчиход байгаа. За бизнес төлөвлөгөө тийм компани стратеги тодорхой компани соёл тогтсон байгууллагууд төр хүний нөөцийн эргэлт бол харьцангуй бага байдаг шүү дээ. Гэтэл одоо энэ салбар дээр яг вэхээр ихэнх хөрөнгө оруулагч нь угаасаа энэ салбар одоо эргэлтийн коэффициент өндөртэй хүн орж ил үүдэг гарч ил үүдэг гэдгээр бид нар хандаад авах юм бол энэ маань бидний үйлчлэгээний одоо бизнесийн үндсэн зарчимд зөрчилдөд ирж байгаа. Хүн орж гарах хүний эргэлт байх тусам л бид нар яг нөө маш их зардуудыг үүрчээдэг. Одоо энэ үнэтэй гоёлдаад борлуулалтын ашиг орлого буурчээдэг гэдгийг бас айгуус анхаарах хэрэгтэй байна. За зочид үйлчлэгийн салбарт бол бизнесийн үйл ажиллагаа хөтлөх бас нэг гол хүчин зүйл бол хүн бийж идэг гэдгийг бол бид нар арай өөр үнцгээр харах хэрэгтэй шаардлага бол байгаа. За нэгдүгээр ядаж бид нар яах вэ гэхээр компани өөрийнхөө үйл ажиллагааг явуулж байгаатай холбоотойгоор хүний нөөцийн бодлого гэдэг зүйлээ эхний ээлжинд тодорхойлчих юм бол ядаж эрсдэл буураад эхэлчихдэг тий. Гэтэл яг үйл ажиллагаа сайн явж байгаа менежмент тогтсон газарт бол энэ бол аль бүршээ бодлогоор тодорхойлоод тэрнийхэн дагуу хүний нөөцийн менежменттэй ажлууд бол хийгдчихэд. За жижиг болон дунд байгууллагуудын дөнгөж хөрөнгө оруулалт хийж байгаа байгууллагууд бол хүнтэй холбоотой процессыг ер нь л
ихэвчлэн орхицсан юм алдаанууд гараад байдаг. Энэ маань өөрөө цаашдаа байгууллагын үйл ажиллагааны том эрсдэл учруулад яваад байгаа асуудал гараад байдаг. Тэгэхээр бодлогыг бид нар яг нь тодорхой хэмжээгээр тодорхойлж үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь чухал. Одоо бид нар яаж хүний нөөцийн бодлоготой ажиллах вэ? Хүний нөөцөө яаж одоо менежментийн түвшинд авч явах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй шаардлага одоо хүссэн үсээгүүл одоо гарч ирж байгаа юм асуудал байгаад байгаа. Бидний онцлогт хүний нөөцийн бодлогыг тодорхойлохдоо бид нар одоо юу гэдгийг тогтмол борлуулалтын арга ашиг өсөж явах тийм үйлчлэгээний чанар сайжирч явах. За хүний нөөцийн эргэлт баг бах тийм талаас нь харж одоо бодлогыг тодорхойлвол бас их зүйтэй. Үйлчлэгээний байгууллага учраас энэ дэр бас бид нар бодолцож бодлогон дээр бас оруулах зүйтэй байдаг. За хоёрдугаар гэх юм бол бид нар яг нь анхнаасаа зуршил үйлчлэгийн салбартаа байгууллагада хүнээ зөв сонгох асуудал бас нэлээд тавигдчихж байгаа. За энэ дээр юу гэж үзэх вэ гэхээр бид нар мэдээж мэрэгжлийн мэдгтэй сайн ажилтан авах нь чухал боловч тухайн хүний хандлага, харилцаа гэдэг зүйлийг бас нэг анхаарч үзээч тий анхнаасаа юу гэдгийг заашгүй тэгэл хүний нөөцийн хомсдолд ороод ирсэнгүүт хинч байсан хамаагүй ингээ авчдаг тий. Тэгэхээр энэ маань өөрөө бас эргэлтийг бас нэг нэмж байгаа. Үйлчлэгийн чанар доголдох байгууллагын үйл ажиллагаа доголдоход бол баггүй юм орхиж болдог. За салбарт хүний нөөцийн төлөвлөлтийг жилд нэгэн жиг төлөвлөлтүүгээр онцлог байдаг. Тэгэхээр байгууллага энэ өөрийнхөө онцлог дээр тулгуурлаад борлуулалтын арга ашигтайгаа уялдуулаад хүний нөөцийн төлөвлөлт жил улирал одоо сараараа тий харилцаа адилгүй байдаг гэдгийг нийлж сайн ойлгох хэрэгтэй байдаг. Тогтмол дүнгүй байх нь шүү дээ. За нөгөө талаар болох төр зэрэг хүний нөөцийн ингээд хомсдолд ороод байна гэдэг нь байгууллага ямар нэгэн төлөвлөлтөө ажиллаж байна гэсэн. Анхнаасаа хүний нөөцийн төлөвлөлтөд ажиллаж байгаа байгууллага маань хүний нөөцийн хомсдолд орох нь бас харьцангуй гайгүй байждаг тий. Яг тэгэхээр бид нар урьдчилан төлөвлөсөн учраас бүрдүүлэлт хийх, сонгон шалруулахыг ажил маань цаг хугацаанд хийгдэж явж байдаг. За байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, борлуулалтын орлого өсөлттэй байхад бол хүн нөлөөтэй гэдэг талаар бид нар ярьж байгаа ажилтнтай холбоотой тий. Тэгэхээр бас нэг анзаарсан нэг кейс маань юу гэхээр байгууллагатай одоо яг гоё цэгцтэй системтэй ирсэн онбординг одоо систем байхгүй байгаа. Энэ маань өөрөө одоо байгууллага эргэлт хүний нөөц эргэлтийн коэффициентийг бол баггүй өсгөж байдаг. За ингэснээр бид нар ямар алдагдaltaд хүлээдэг вэ гэхээр нэгдүгээр тухайн шинэ ажилтны богино хугацаанд одоо бүтээмжийн авах хугацаагаа уртсгаж байдаг. За нөгөө талаараа одоо хүний нөөцийн эргэлт өсөж идэг тий. За үйлчлэгээний чанар доголдно. Одоо зочны гомдол ихсэн, үнэтэйгээ уялдаад борлуулалт орлого буураа явж идэг. Тэгэхээр шинэ ажилтныг дадлагжих хөтөлбөр гэдэг юм дээр өдөртгүүд маань яг менежментийн баг маань яг анхаарад бүх шатны ажилтнуудад тодорхой хэмжээний дадлагжих хөтөлбөрийг тий зохион байгуулах нь бол маш чухал байгаад байдаг. За зуршил үйлчлэгийн салбар гэлтгүй ерөөхдөө байгууллагууд дээр одоо цалингийн урамшуулал тий бонус гэдэг ч юм уу тий нэмэлт цалингийн систем бол нэлийн нэвтэрч байгаа. Ялангуяа манай салбарт. За энэ маань болохоор нийтлэг ойлголтоороо одоо эцэст нь юу гэж ойлгоод байгаа вэ? Ямар нэгэн байдлаар бид нар урамшууллын систем нэвтрүүлэх хэрэгтэй байна гэдгээ бол ойлгоод байдаг. Гэхдээ тэрийг бол ерөөхдөө ямар нэгэн системгүйгээр төлөвлөлтгүйгээр ингээд нэмэгдэл байдлаар ингээд үр дүнгүйгээр явуулаад байдаг нь бол одоо бас жоохон харамсалтай тий. Энэ маань болохоор зэрэг эргээгээл цалингийн зардлыг бол шууд өсгөж байгаа шүү дээ хүний нөөцийн зардлыг. Тэгэхээр энийг анхнаасаа нэвтрүүлэхдээ бид нар яаж хийх вэ те? Гүйцэтгэлийн үнэлгээ, те цалингийн нэмэгдэл бонус, зам ажилтнтай холбоотой хувь хүний одоо нэмэгдэл цалингийн зардал ч гэх юм уу тэр болгоныг маш сайн тооцож зөв нэвтрүүлэх нь чухал байгаа гэдэг. За хүний нөөцтэй холбоотой ажил яригдж байгаа дээр бас нэг чухал асуудал бол сургалт хөгжүүлэлтийн асуудал яригдчихэ те. За манай салбарт сургалт хөгжүүлэлтүүгээр төсөөлхийн аргагүй тасралтгүй сургалт хөгжүүлэлт хийгдчихэж бид нар нэгдсэн нэг ойлголттой, нэг үйлчлэгээний чанар стандарттай, нэг дэгжинтэй явж байдаг. За тэгэхээр бид нар сургалтыг төлөвлөхдөө маш сайн анхаарч байгууллага болон өөрийн хэмжээнд чиглэлээр сараар төлөвлөөд за энэ сургалтандаа бид нар хөвчсөн яах нь дотоод сургалт буюу гадаад хөгжүүлэлтийн сургалтууд дээр бас анхаарах ийм шаардлагатай байж байгаа шүү. Сургалтууд ерөөхдөө манай бизнесийн гол бас нэг чухал зарчим болж байдаг. Тэгээ энэ хаягдсан тохиолдолд үйлчлэгийн чанартаа олдвол яг л нөгөө харьцах югаараа борлуулалтын орлого, ашиг орлого гэх бүх юм маань холбогдож байдаг. За ер нь эцэст нь хэлэхэд хүний нөөцийн зардал одоо тий бол уг нь зардал биш юм. Энэ болгохтой урт хугацаанд бидэрт өгөөж өгдөг юм чухал зүйл байгаад байдаг. Гэхдээ анхнаасаа бид нар яг нь зөв төлөвлөлттэй, зөв менежменттэй, зөв бодлогоор явах юм бол эргээд бидэрт бол өндөр өгөөж өгдөг ийм хэсэг байдаг шүү. За эцдүүд хөрөнгө оруулагч маань
одоо цалин болон сургалттай холбоотой зардал гэж хараад байдаг. Гэтэл уг нь бол үгүй те. Уг нь бол байгууллагад ирж байгаа үр хөгж юм шүү гэдгийг бас нэг сайн бодож төлөвлөх хэрэгтэй байдаг. Тэгээ тиймээс удирдлагууд маань хүний нөөцийг бас санхүүгийнхаа үзүүлэлтэнд анхаарал тавьдаг шиг бас гол болгож авч тэгээ бодлогоороо тодорхойлох нь бол чухал шүү.